Монгол үндэсний олон нийтийн радио телевиз Монгол улсын дээд шүүхийн тамгын газартай хамтран шүүхийн ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шүүхийн цаг нэвтрүүлгийг цовруулаар бэлтгэн хүргэдэг. Энэ удаагийн 6 дахь дугаарт бид улс төрийн намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхтэй холбоотой асуудал, шүүхийн ил тод байдал болон хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа уулзалтын талаар бусад тоо мэдээллүүдийг ч мөн хүргэх болно. Улс төрийн намын тухай хууль шинжилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар улс төрийн нам дүрм хөтөлбөр дотоод зохион байгуулалтыг улс төрийн намын тухай шинжилсэн найруулгатай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хэрэгжүүлэх билээ. Тус өөрчлөлтийг улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэхээр хуульчилсан байдаг. Тэгвэл Монгол улсын дээд шүүхийн тамгын газраас сонгуулийн ерөнхий хороотой хамтран улс төрийн намын дүрмийн нэмэлт өөрчлөлт шинжилсэн найруулгыг бүртгүүлэхэд анхаарах асуудал сэдвт уулзалтыг 2025 оны 11-р сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү уулзалтанд улсын дээд шүүхийн шүүгч Захиргааны хэргийн танхимын тэргүүн Мөнх Туяа, улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хилэлцэж баталсан шалгах хуудас анхаарах зүйлсийн талаарх танилцуулга хийж, сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, улс төрийн намын мэдээлэл арга зүйн газрын дарга Баян Дүүрэн, улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлууд, улсын дээд шүүхийн бүртгэлийн албаны даргын үүргийг төр орлон гүйцэтгэгч оюун гэрэл, бүртгэлийн албаны үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус өглөө. Намын дүрмээ шинжилэн боловсруулах хуулинд нийцүүлэн гэдэг маань өөрөө нам цаашдаа дотооддоо энэ маргаан мэтгэнээс шийдвэрлэх энэ намын төлөвшил хөгжилтөд асар их чухал ач холбогдолтой. Ийм учраас намууд маань энэ дээр бол хариуцлагатай хандаж энэ тавигдж байгаа шаардлагуудыг хангах нь өөрсдийнх нь үйл ажиллагаанд бол онцгой ач холбогдолтой байнамаа. Улсын дээд шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаар тогтоолоор батлагдсан улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд зааснаар улс төрийн намын бүртгэл дараах төрөлтэй байна. Үүнд шинээр үүсгэн байгуулагдсан намын бүртгэл, өөрчлөн байгуулагдсан намын бүртгэл, намын үйл ажиллагааг зогсоосны бүртгэл, нам тараасны бүртгэл, намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, намын даргын бүртгэл, намыг идэвхтээд эсвэл идэвхгүйд тооцох бүртгэл зэрэг юм. Улс төрийн намын тухай хууль шинжилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуультай холбогдуулан улсын дээд шүүхэд 2024-өөс 2025 онд 14 намаас намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг шинжилсэн найруулгад нийцүүлэн бүртгүүлэхээр 27 удаа хандсан байна. Нэмэлт өөрчлөлт хийж байгаа учраас улс төрийн намууд бол мэдээж их хурлаа ихэнх зайлшгүй. Харин их хурл дотроо бүртгүүлэхэд өгөхөд тухайн заалтууд нь улс төрийн намын хуульд нийцэхгүй дээших үзэх юм бол хуулийн дагуу 3-1-ээс доошгүй үзэх юм бол улс төрийн төлөвлөлтөнд байгуулгаараа энийг дахин хийж болно гэсэн ойлголтод төрснөөр том амжилт харж байгаа. Улсын дээд шүүх маань дүрмийг бүртгэж явахдаа хэтэрхий дүрмийг журамжуулсан байдлаар хүлээж авах гэдэг ийм асуудал байж магадгүй учраас энэ дээр бас маш сайн анхаарах хэрэгтэй болов уу гэж ойлгож байна. Зарим асуудлыг өөрөө журмаар наривчин зохицуулахгүй бол дүрмээр зохицуулж энэ өөрөө маш олон асуудлыг цаашдаа үүсэх юм нөхцөл байдал үүснэ. Улс төрд явж байгаа улсуудаас нь санал авахгүй бол нөгөө форматлаглаас хуульчтаас бид авнаа. Ингээд авахлаар нөгөө намын амьдрал өдөр тутмын зовлон жаргалыг мэдэхгүй улсууд хууль баталснаас болоод нөгөөх нь өнөөдрийн шинжилсэн найруулгатай хуульд нийцгээд маш их зовлон үүсгэж. Улсын дээд шүүх 2024-өөс 2025 онд намын бүртгэлтэй холбоотой 57 өргөдөл хүлээн авчээ. Тодорхойлбол нам үүсгэн байгуулагдсныг бүртгүүлэх 7, намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх 34, нам өөрчлөн байгуулагдсныг бүртгүүлэх 2, намын даргыг бүртгүүлэх 12, намын нэр өөрчлөгдсөнийг бүртгүүлэх 2 өргөдлийг хүлээн авсан байна. Улс төрийн намын тухай хууль шинжилсэн найруулгын 9-ийн 6-ад заасан 16 баримт бичиг бүхий мэдээллийг нам өөрийн болон сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудаст ил тод байршуулж тухай бүрд шинчилж байхаар тусгасан байдаг талаар сонгуулийн ерөнхий хороо дэлгэрэнгүй мэдээлэл өгч намууд мэдээллээ цаг алдалгүй байршуулах хэрэгтэй байгааг онцоллоо. Хэдийгээр нам өөрийнхөө дүрмээр дотоод үйл ажиллагаа зохион байгуулах ёстой гэд орхисон боловч энэ шинжилсэн найруулгаар бол илүү тодорхой байх ёстой, мөр бүтцийн байгууллагатай байх ёстой, үзэл баримтлал нь юу юм,
За мөн дээрэс нь ил тод байдал нь яг яаж хангагдах ёстой юм? Ил тод байдал гэдэг дотор ямар мэдээллүүд орж иж түүнийг ил тод болсон гэж үзэх юм бэ гэх мэтлийн зарчмын маш олон өөрчлөлтүүд орсон байж байгаа. Уулзалтанд улсын дээд шүүхийн шүүгч, захиргааны хэргийн танхимын тэргүү мөнх туяа, шүүгч соёл эрдэнэ, зол заяа, тамгын газрын дарга заяа дэлгэр болон холбогдох албаны мэргэжилтнүүд, сонгуулийн ерөнхий хорооны тамгын газрын дарга Бат Эрдэнэ, тус хорооны улс төрийн намын мэдээлэл арга зүйн газрын дарга Баян Дүүрэн, улс төрийн намын санхүүжилт хяналтын газрын дарга Булгамаа тэргүүтэй төлөөлөгчд мөн улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын төлөөлөл зэрэг нийт 60 орчим хүн оролцсон юм. Монгол улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагааны 2025 оны 3 дугаар улирлын мэдээг танилцуулъя. Улсын дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн танхим 2024 оны 12 дугаар сарын 21-ээс 2025 оны 9 дугаар сарын 19-ний хүртэлх хугацаанд 1848 хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Үүнээс эрүүгийн хэргийн танхим 640, иргэний хэргийн танхим 845, захиргааны хэргийн танхим 363 хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцжээ. Мөн хугацаанд хяналтын журмаар 298 хэрэг хянан хэлэлцсэн байна. Хяналтын журмаар хэлэлцсэн эрүү, иргэн, захиргааны 298 хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэжээ. Тухайлбал шийдвэрийг хэвээр үлдээсэн 51, шийдвэрт өөрчлөлт оруулсан 125, шийдвэрийг хүчингүй болгосон 87, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн 35 байна. Монгол улсын дээд шүүх, олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран шүүхийн ил тод байдал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа уулзалтыг энэ оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтанд улсын дээд шүүхийн шүүгч Бат Цэрэн, тамгын газрын дарга Заяа Дэлгэр тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд, олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Боланд болон тус байгууллагын төлөөллүүд, шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн академийн холбогдох албаныхан, шүүхүүдийн тамгын газрын дарга нар мөн олон нийттэй харилцах ажилтнууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид зэрэг 40 орчим хүн оролцлоо. Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга Заяа Дэлгэр шүүхийн ил тод байдал, улсын дээд шүүхээс шүүхийн ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын дарга Солонго, хялбар ажиллагааны шүүхийн өнөөгийн нөхцөл байдал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сайжруулах нь сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм а. Мөн дээрх мэдээлэлтэй холбогдуулан улсын дээд шүүхийн шүүгч Бат Цэрэн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа сэдвийн хүрээнд олон улсын туршлага нэвтрүүлж болох боломжит хувилбарын талаар мэдээлэл хуваалцаж оролцогчдын асуултанд хариуллаа. Уулзалтын үеэр сэтгүүлчид зарим шүүхийн шүүх хуралдааны танхим харанхуй, микрофон нь ажилдаггүй, шаардлага хангахгүй техникээр дууд дүрсгүй шууд дамжуулж байгаа нь нээлттэй ил тод байх зорилго биелэхгүй байна. Түүнчлэн шүүгцэг эмээнд зарим шүүхийн шийдвэр орохгүй байна. Тухайлбал 3 шатны шүүхээр шийдвэрлсэн хэргийн анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэр орсон ч давж заалдах шатных нь ороогүй. Эсвэл эсэргээрээ хяналт нь орсон ч анхан давх нь орохгүй байх тохиолдол түгээмэл байдаг. Мөн шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагч сэтгүүлчидтэй харилцахдаа хүний үндсэн эрхэд халдах тохиолдол түгээмэл гарч байна гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн олонний анхаарлын төвд орсон авилга албан тушаалын хэргийн шууд дамжуулалтыг устгалгүйгээр YouTube сувагт байршуулдаг болох, шүүхийг сурвалжлагтай холбоотой холбогдох журамд өөрчлөлт оруулж илүү уян хатан болгох, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, улсын дээд шүүхийн эрүү, иргэний танхимын шүүх хуралдааны зар хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал, хэргийн хураангуй товч мэдээллийг багтаах, шүүхийн академиас хийсэн судалгааг мэдээллийн эргэлтэнд оруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныхнаас хүссэн юм. Үзэгч танд шүүхийн салбарт өрнөж буй сүүлийн үеийн мэдээллийг хуваалцах шүүхийн цаг нэвтрүүлгийнхээ 6 дахь дугаарыг бэлтгэн хүргэлээ. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.